Жудо бүхий спортоор гарамгай амжилт гаргаж, Монгол хүний эрдэм ухаан, төвчээр хатуужлын гайхамшигыг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхийд дахинаа дуурсгаж, эх оронч үзлийг залуу үед үлгэрсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин Дорж Сүрэнгийн Сумья. Монгол улсын хөгжлийг тодорхойлох залуучууд бид дор бүрнээ зорилготой байж зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй гэж уриалмаар байна. Бид энэ удаа Сумьягийн мөрөөдлийн талаар хуваалцлаа. Тиймээ би зорилгынхаа үзүүрээс хатгасан түүний төлөө тууштай тэмцэж яваа залуу хүн байна. Гайхалтай амьдралын эхлэл Garden City. Таны зорилго спортын амжилт гэж ойлгож болох уу? Зорилго дундаа маш олон зорилгууд байдаг гэж би хувьдаа боддог. Миний спортын зорилго бол Олимпийн аварга болох Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргах тийм зорилготой. Тэгвэл таны хувийн амьдралын зорилго юу вэ? Миний амьдралын зорилго бол мэдээж эрүүл саруул сайхан амьдралыг би хүсдэг. Таны хувьд сайхан амьдралын үндсэн ойлголт гэж юу вэ? За хамгийн чухал зүйл бол эрүүл байх. Мэдээж бидний гэр бүл хамгийн чухал байгаа. Тэгээд зорилготой амжилттайгаар хүрэх үүний хажуугаар амьдралын тав тухтай орчин стрессгүй амьдрал. Сайхан амьдралыг бүрдүүлж бий болгодог зүйл юу юм болоо? Тэгэхээр мэдээж зорилгыг бол хүн бүр тусдаа өөрөө бүрдүүлдэг байгаа. Гэр бүлийн аз жаргалыг мэдээж гэр бүлийн гишүүд өөрсдөө бас тэр сайхан орчин уур амьсгалыг бүрдүүлж ээж үүсдэг. Амьдралын тав тухтай орчныг бол бүх хүмүүс дор бүрний бүрдүүлж ээж үүсдэг юм болов уу гэж бодож байна. Тэгвэл таны мөрөөдлийн байшин ямар байх байсан бэ? Миний мөрөөдлийн байшин гэх юм бол залуус бидний хүсэл сонирхолд нийцсэн хотхон байвал болох байх. Наад цаанал хүүхдүүд маань гараал тоглоход эрүүл аюулгүй байдлыг хангасан тийм орчин бүрдүүлсэн байдаг юм болоо. Аюулгүй орчин гэхээр хашаа татаад хан барьчихдаг шүү дээ. Үгүй л дээ, тэр биш. Хүүхдэд ээлтэй гэдэг маань мэдээж хүүхдийн тоглоомын газар тоглох тоглоомууд болон хаашаа ч хамаагүй их чөлөөтэй гүүгээд тоглож тийм орчин бүрдүүлвэл гоё юм болоо гэж бодож байна. За, тэгвэл хоёулаа хотхон гэж төсөөлье. Ямар барилгууд байх вэ? 4-5 давхар байх юм бол илүү гоё юм болоо. Цонхоор харахад сайхан цэлийсэн уул харагдвал гоё ч юм уу. Нар жаргахыг бас харахад бас гоё идэв шүү дээ. Ногоон орчинтой байвал гоё юм болоо. Цэцэг мод гэдэл тийм ээ. Та ер нь хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ? 3-4 хүүхэдтэй болъё гэж ер нь боддог. Тэгэхээр мэдээж хүүхдүүдийн өрөө чухал. Хүүхдүүдийн өрөө маань мэдээж яг өөрсдөд нь тохирсон өөрсдийнхэн зан характер ч юм уу сонирхолтой нийцсэн тийм өрөөнүүдийг бүрдүүлвэл гоё байх гэж бодож байна. Бүх төрлийн үйлчлэгээ байвал бас гоё. Имлэг, сургууль, цэцэрлэг ороод үйлчлүүлчгээд тухтай тийм орчин бүрдүүлсэн кафе ч юм уу тий. Оройдоо гараад алхах тийм орчинтой тийм залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлэх дуртай ч юм уу тийм гоё гудамжтай бас гоё шүү дээ тийм ээ. Нэгэнд таны төсөөллийн хотхныг барьчихлаа. Би сая нэг юм бодлоо л доо. Улаанбаатар хотоос энэ хотхныг хайгаад олох болов уу? Харин л дээ. Гайхалтай амьдралын эхлэл Garden City. Богд хаан уулын бэл шин суурьшлийн бүс болох NCD группийн бүтээн байгуулалт Garden City цогцлбор хотоноос Сумья маань мөрөөдлийнхөө байшингийн эрэлд гарлаа. Сайн байцгаана уу? Миний мөрөөдлийн байр болох NCD группийн бүтээн байгуулалт Garden City хотгон дээр хүрэлцэн ирээд байна. За тэгээд бүгдээрээ загварын байртай танилцгаая. За энэ байр нь 61 м квадрат 3 өрөө байр байгаа. За бүгдээрээ байр руу орцгоё. За энд бол ингээд том өрөө. Содол маш тухтай.
Энд бас тавилгыг бас ухаалгаар шийдэж өгсөн надад маш их таалагдж байна. Зай талбайг бүгднгийн ашигтайгаар ашиглаж чадсан байна. За ийшээ бол үүдний хэсэг. Үүдний хэсэгтээ бас хөөхөн ингээд одоо хуваагаад өгсөн маш гоё шийдэл болсон байна. За галтгооны хувьд бол ирсэн зочдтойгоо шууд харилцаа үүсгэж болох хэрнээ бас ингээд гэрээ зэгтэй маань ингээд тусдаа одоо хоолоо хийх тийм одоо бүрэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь надад маш их таалагдж байна. За ийшээ мэдээж унтлахны өр байгаа. Бүгдээрээ унтлахны өр рүүгээ орцгоё. За энэ өрөө маань AVG өрөө байна. За энэ локерыг бол маш ухаалгаар шийдсэн байна. Магадгүй энэ шкаф байсан бол юм авахд одоо зай талбай жоохон хэцүү байх байсан бах. Тэгээд энд одоо ингээд орж зөксөд хувц унараа бүхий л одоо юмыг багтаахад маш том зай талбайтай юм байна. За энэ дарин цэрийн өрөө баан тосгуур суултартайгаа мэдээж энд угаалгын машина тавих зайтай. Энэ чулуун тавцсан дээр тавцсан байна. Одоо гэр бүлийн гишүүд хэрэглэгдэх одоо бүхэл зүйл тавих одоо ашигтай талбайг бүрдүүлж өгсөн байна. Манай LCD группийн одоо River Garden Times Square хүмүүс нийлээд сайн мэдэх бах. Тэгээ сүүлийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн маань нэгэн Garden City гэсэн залуучууд зориулсан төсөл байгаа. За манай өөрөө төслийн маань гол зорилго нь одоо Монгол улсын хэмжээнд бас орон сууцны зах зээл дээр хэрэгжүүлж байгаа компаниудад те одоо жижиг болохоо орон сууцны орлох зорилготой. За ногоон баярламжийг мэдээж 50% шийдэж өгсөн. Газрын нийт талбай хотны маань нийт талбай бол 13.1 газар. За 4 давхар орон сууцнууд нэгний ээлжинд ашиглалтанд орохоор бид төлөвлөлөөд одоо барилгын үйл ажиллагаа явуулаад явж байгаа. За давхартаа бол 2-3 хүн аялалтай. За нэг байр нь бол 28 аялал байж байгаа. Байрныг бол хуваалт болно тий дотор интерьерийн тал дээр бол зөв хуваалтыг хийгээд зөв одоо интерьер хийгээд өгөхөд ямар ч байр одоо хэдэн метр квадрат байх тий зөв хуваалт хийсэн байхад л тэр байрны өөр орон зайгийн мэдрэмжийг интерьер ч гэсэн бас ингээд зөв шийдэж өгч болдог. Тэгээ 61-ийн хувьд бол залуучууд зориулсан учраас маш хангалттай талбай байгаа. За талбайн зохион байгуулалтыг та эндээс ингээд ерөнхийд нь харуул тий галтгоо олон чишны өрөө хоёр нь ерөнхийдөө тусдаа тий шийдэж өгсөн. За мөн одоо хүүхдийн онцлогын өрөө за эцэгхийн онцлогын өрөөнд бид нар бас хувцсны өрөөг нь бас давхар шийдэж өгсөн байж байгаа. За мөн ариун цэврийн өрөөнд нь бид нар дүүш байн хоёулын зэрэг шийдэж өгсөн байж байгаа. За энэ байрны хувьд 83 м 4 өрөө байр байгаа. За татгшаа орцгоё бүгдээрээ. За үүдний өрөөний хэсэг байна. Мэдээж үүдний шкаф. Одоо хувцсан өлгөөр. За энэхүү байрны том өрөө нь тагт руугаа шууд гардаг. Мөн галтгаа болон хооллох хэсэг маань цогтой учраас гэр бүлийн гишүүд одоо халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой байгаа. Гэр бүлээрээ суугаад хооллох хэсэг байгаа. Мөн энэ ханыг бол маш ашигтайгаар ашигласан байна. Энд хоолоо хийнгээ одоо зочдтойгоо одоо харилцаад маш тухтай, орчинг бүрдүүлэх боломжтой гоё шийдэж өгсөн байна энэ хүү байна. За энд нэг өрөө байна бүгдээр орцгоо. За энэхүү өрөөний давуу тал нь гадагшаага мэдээж балкон руугаа гарна. Тэгээд хүүхдийн өрөө болон ажлын өрөө болгож ашиглах боломжтой. За энд бол хүүхдийн өрөө болон ажлын өрөөг тохижуулах боломжтой нэг өрөө байна. За энд мэдээж 0-ын өрөө босоод өвчтэй. За ийшээ явцгаа хэдүүлээ. За мастер унтлахны өрөөний хувьд бол хамгийн онцлог зүйл нь бол одоо шкафаараа хан хийж тусгаарлаж өгсөн байгаа нь маш сонирхолтой шийдэл болж өгсөн. Энд дээр мэдээж гэрээ эзэгтэй одоо гоо сайхны ширээ болон номын санг байршуулсан. За ийшээ бол одоо хувцсны шкафыг ингэж шийдэж өгсөн маш сонирхолтой санагдлаа. Ариун цэврийн өрөө байна. Мастер унтлахны өрөөний.
За ариун цэврийн өрөө нь одоо шилэн хаалтаар хааж өгсөн. Тэгээд угаалгын машинаа тавих одоо зай талбайтай. Таслын тал одоо чиг хандлага нь өөрөө contemporary байж байгаа. Contemporary гэдэг маань болохоор одоо завсрын өнгөтэй болон хэрц хурц тод өнгөнөөс татгалзсан тийм айл болох өргөн том орон зайг илэрхийлсэн ийм цайвар шаргал өнгийн юунууд обоо бид ашиглаж шаллыг ашиглаж байгаа. Энэ нь өөрөө одоо тоглохоор ямар ч төрлийн тавилга, ямар төрлийн хөшиг тавьсан тийм энэ бүрэн зохицох юм боломжтой. Тийм. Та юу нь бол гэрээхээ интерьерийг яаж шийдэх вэ гэхээр ер нь бол тавилгаараа та бүгд шийдэж шийдэж болно тийм. Ямар нэгэн орон сууцнд ингээ орохоор одоо дотор интерьерийнх нь одоо обооноос ч юм уу планаас нь хамаарад бид нар тавилга тааруулж авах гэдэг бол та тийх шаардлагагүй тийм. Одоо шууд өөрийнхөө тавилга дээр хөшгөө одоо тавилгандаа зохицуулаад манад бүр ямар ч төрлөөр зохицуулахад бүр боломжтой юм минималист маягаар хийсэн ба. Энэ байрны маань одоо цахилгаан сан тоноглол одоо яаж бас шийдэгдэж байгаа? Ямар материалаар хийгдэж байгаа вэ? За юу материалын хувьд бол бид нар Европ стандартыг барьж байгаа. За мөн байгаль хэлтэй болон хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн юм бүтээгдэхүүнүүдийг бид нар хайлуулах ашиглаж байгаа. Гэрэл дээр гэхэд одоо бид нар үүдэн тий тог нэмэлттэй тий обоо гэхэд бид нар хүний бид харшил ямар нэгэн харшил өгөхгүй тий ийм материалуудыг ашиглаж байгаа. За тоноглолын хувьд бол мэдээж эрэг одоо River Garden, Times Square өмнөх төслүүдээр бид нар ашиглаж байсан Европ брендийн Чехийн Жика болон Италийн класс брэндүүдийг ашиглаж байгаа. За цан цахилгааны хувьд бол цахилгааны Оросын холбооноос монтажтай. За сангийн тоноглолуудын хувьд бол Германы тоноглолуудыг ашиглаж мөн River Garden дээр ашиглаж байсан хайр театр болон тий Walter Dusch Италийн класс гэсэн юм брэндүүдийг бид нар ашиглаад ингээд явж байгаа. За энэ байрны хувьд бол 89 м квадрат 4 өрөө байр байгаа. За хаалганы хувьд бол Орос улсад үйлдвэрлэсэн хаалга байгаа. За бүгдээрээ татгшаа орцгоо. За гадны хаалга маань дотор талаасаа цайвар өнгөтэй байгаа. Мэдээж оботойгоо адилхан цайвар учраас цэлгэр харагдана. За энэ үүдний өрөөний хэсэг маань байна. Энд одоо шкаф одоо бүхий л одоо хувцс одоо бүх юмаа л энд одоо байрлуулах боломжтой. Энэ шкафны хувьд бол цаанаасаа бэлэг болгож өгч байгаа. За ийшээ зочны өрөө маань байна. За тэгээд мэдээж одоо энэ гэрлэн тууцыг бол цаанаасаа бас хийж өгөх байгаа. Ийшээ донофон систем байрлуулсан. Донофон системээр бол мэдээж үүдний орцны хаалга болон одоо гэрийнхээ хаалгыг онгойлох боломжтой. Мөн одоо гараж болон гадна талын цэцэрлэг одоо хүүхдийнхаа тоглож байгааг ч юм уу камераар хянах боломжтой. Галтайгоон том өрөөтэйгөө хамттай байгаа. За галтайгооны хувьд бол бүх байрнуудад цаанаасаа бас бэлгэнд хийж өгж байгаа. Төлбөрийн нөхцлөөс хамаарат та хүсэх юм бол 100% төлөх юм бол мэдээж хөргөгч болон хиншүү сорогч оовн плетгийг одоо бэлгэнд авах болно. За энэ өрөөний хувьд бол мастер унтлагын өрөө. Маш том шкафтай байна. Энэ маш надад таалагдж байна. Одоо бүхий л одоо хувц унаар бүхий л зүйлээ багтах боломжтой. Мэдээж мастер унтлагын өрөө гэдэг утгаараа ариун цэврийн өрөөтэй. Бүгдээрээ ариун цэврийн өрөөлөө орцгоё. За энэхүү ариун цэврийн өрөө нь одоо баан нэндэ байрлсан. Ихэнх айлууд нөгөө шүршүр торохтой юм хөшгтэй байдаг шүү дээ тий. Энэ ариун цэврийн өрөөний хувьд болохоор ийм шилийн ийм хаалт хийж өгснөөрөө одоо энэ ариун цэврийн өрөөг маш цэвэрхэн тогтоо хамтуулж байгаамаа. За энэ дугаалгын машин, тосгуур, суултуур гэдэг одоо бүхэл зүйлийг багтаасан зай талбайг маш ашигтайгаар ухаалгаар ашигласан байна. За энэхүү 89 м квадрат 4 өрөө байрны 2 өрөө нь унтлагын өрөө байгаа. За энэхүү өрөө нь хүүхдийн өрөө болон одоо ажлын өрөө болгож одоо таны одоо хүснээр тохижуулах боломжтой. За тэгээд сүүлийн үед ухаалаг одоо тавилга маш их одоо гарч ирж одоо хүмүүс ашиглахыг хүсдэг болсон. За энд ингэж суугаад одоо хүүхдүүд маань хичээлээ хийх боломжтой. За ингэж татаад ор болох боломжтой ийм өрөө байна. За энэ ариун цэврийн өрөөний хувьд бол Чех улсын Жека брендийн одоо суулт оруулан тосгоор байгаа. Тэгээд энэ чулуун тавцан маань бол аль гэрийн одоо хэрэгцээд бүх зүйлийг одоо ингээд тавиад ашиглах
боломжтой өрөө байна. Энд бол босоод үүрш байрлаж байгаа. Коридор нь бол саруулхан том юм байна. За ийш орцгоо хэдүүлээ. За энэ өрөөний хувьд бол та ийшээгээ одоо балкон руугаа тагт руугаа гарах боломжтой. За мөн одоо өөрийн хүснээрээ одоо тохижуулаад ажлын өрөө ч юм уу тийм ээ. Одоо 5 тухтай орчин бүрдүүлээд та ажлаа хийх боломжтой юм өрөө байна. За тэгээ хүүхдийн тоглоомын талбай байгаа гэдэг чинь өсвөр насны хүүхдүүд бол бага насны хүүхдүүд ингээд цогтой тоглохоор нэг одоо бэртээх одоо тийм асуудал гардаг. Тэгэхээр тэр тал дээр тэр тал дээр яг бид нар төлөлтөндөө бас их оруулж өгсөн байгаа. Эхний одоо төслүүд нь нэр ч гэсэн бас тусад нь ер нь заагалж өгсөн байгаа. Нийтийн тохиолдол маш их гардаг тийм. За мэдээж хэрэг одоо хотны маань эхний ээлжийн барилгын дунд болгонд бага насны хүүхдүүдэд талбай тийм. Тэр нь бол 0-аас 4 нас хүртэл 5 нас хүртэл те. За өсвөр насны хүүхдүүдэд зориулсан мэдээж шинэ талбайтай. Өсвөр насны хүүхдүүд мэдээж цагс хөл бомбог, андгуун зам ч юм уу те. Тийм бүгдийг шийдэж өгсөн байж байгаа. Ер нь бол талбайг бид нөгөө спорт талбайг бидний өөрсдөө бас эрүүл амьдралын хэм маяг, эко орчин, хүүхдэд дээлтэй орчин гэсэн юм манай нэгдсэн одоо бас өөрөө бид байдаг. Тэрэн дээрээ бид нар нуураа тойрсон бид нар гүйлтийн зам, дугуун замыг хийж өгсөн байгаа. Манай бас байршлын онцлог өөрөө бас байгаа. Яарамт байрлаж байгаа тийм. Тэгэхээр хотын дүүс бол 9 км орчим зайн байрладаг. За тэгэхээр одоо худалдаа үйлчлэгээний талбай цэцэрлэг сургуулийг бол манай бүгд төлбөрлж өгсөн байж байгаа. Худалдаа үйлчлэгээр бид хүний хэрэгцээтэй байгаа дэлгүүр тийм эмийн сан дүүсчин гоо сайхан гэдэг юм тийм бүх хөтөлбөрийн үйлчлэгийг бид нэгдсэн цогцоор нь хийж төлөвлөж байгаа. За мөн хотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал татсан бид нар фитнес клуб, бассейн одоо эдгээр бүгд нь бас тусад нь шийдэж өгсөн спорт комплекс бас байгаа. За энэ хотгоны маань харуул хамгаалалт болон сөөхийн талаар мэдээлэл өгөөч. Ер нь бол яг харуул хамгаалтын хувьд бол хотсны нэгдсэн харуул хамгаалттай. За 24 цагийн харуул хамгаалалт болон одоо гадна тохиолдлын цэвэрлэгээ үйлчлэгээ хог тээвэр гэсэн бүх одоо юу сөөхийн хариуцаад явна. Хүүхдийн ногоон байгууламж болон тий харуул хамгаалтыг бид нар цаашд нь одоо ямар нэг эвдэл хэмтлэг гарахад сольчдаг тий. За харуул нь 24 цагийн харуул хамгаалалтай камерын хяналттай бүрэн хяналттай за орц болгоно гэрэлтэй ийм байхын тулд бид нар сөөхийн үйл ажиллагааг дэмжиж одоо NCD group маань хамтарч одоо 2-оос 3 жил ингэж явуулж үйл ажиллагааны чиглэл цог явдаг байна. Ер нь бол 2-оос 3 жил гэлтгүй бид нар төслийнхээ бүрэн одоо дуусах хүртэл одоо сөөхтэйгээ хамтарч ажиллаж ингэж явдаг байна. Тун дотор өөрөө цэцэрлэг бас ажиллаж байгаа. За мөн эмнэлэг бол манайхаас 800 м-ийн зайтай хаавлын нэгдсэн эмнэлэг барьж байгаа. За улсын сургууль гэх юм бол бас 800 метр зайтай. За Министерт алт улс 34 дэх сургууль болон цэцэрлэг байж байгаа тийм. Хувийн сургуулиудад бол манай яг 500 метр зайд Шинэ Монгол сургууль, за British School 2 одоо үйл ажиллагаа. За бүхтлийн мэдээлэл авлаа. Ингээд харахаар River Garden-тай адилхан юм шүү. Ер нь тэгж бодож олно. Тэгвэл Garden City төсөл маань өөрөө манай NCD group-ийн залуу гэр бүл зориулсан мөн залуучуудад зориулсан юм төсөл аа. За баярлалаа. Авах ёстой бүх мэдээлэл авлаа. За маш их баярлалаа. За ер нь миний одоо мөрөөдлийн зураглалыг яг л хийсэн юм биш үү? NCD group-ийн Garden City хотгоны загварын бариудтай танилцлаа. Надад 83 м2-аас 4 өрөө байр нэлээд таалагдсан. За яагаад гэвэл ашиггүй талбай бага одоо бүхий л зай талбайг ашигтайгаар одоо зөв зохион байгуулж одоо өөрийнхөө хүссэн одоо тэр орчныг бүрдүүлж чадах тийм байр болсон байна. Та бүхэн Garden City хотгоныг сонгоорой.